За Тариалан сумын 100 жилийн ой байрнаад шууд амжилт үргэлж байгаа. Хүнд сошны өмөрт Тариалан сумын загс дарга одоо тэгшрэл ах маань хүрэлцээрсэн байна. Сайн байна уу? Сайн байцгаана уу? Сайхан садж гин үү? Сайхан адж байна. За тэгэхээр Тариалан сумын 100 жилийн одоо баяр наадам энэ дэдгэр өдрүүд сайхан үргэлжилж байна. Тэгэхээр 100 жилийн ойн зохион байгуулалтын талаар ер нь ямар ажлуудыг энэ хугацаанд бас та бүхэн маш эртнээс бэлдсэнийг мэдэн. Тэгэхээр ямар ажлуудыг одоо хамгийн дөрөнд хийж хэрэгжүүлээ, иргэдээ одоо ингэж сайхан наадуулах гэж төлөвлөвөө тийм ээ. Энэ тухай яриад. За би юун төрөнд 100 жилийн ойг бол нэгдүгээр ахын дүүс найз нөхөд хамт олноор нь уулзах бай гэж үзэж байгаа. Тэрний хүрээд би жилийн урдаас нутгийнхаа бүх ахын дүүсийг урьж зөвлөлөөрөө явж нутгийн зөвлөлтөд уулзаж явсан. Тэгээд ахын дүүс маань ч гэсэн сайхан хүлээж авч маш өргөн дэлгэр сайхан цуглалаа. Бидний зорилго бол нэг номерт одоо тавьсан зорилго маань биелэлээ гэж үзэж байна. За хоёрдугаар бидний ойгоо бас сайхан тэмдэглэх үүднээс бид нээлтийн үйл ажиллагаа зориулж нутгийн зөвлөлтөөгөө хамтарч 2 сарын хугацаанд бэлдсэн. Энэний үр дүнд бас нээлт маань маш сайхан болсон. Би бас тэргээрээ баярлж байна. Тэрэнд ажилласан одоо 300 гаруй ард иргэд за нутгийн зөвлөл тэр дундаа Батноруу гээд багш маань зохион байгуулсан одоо нутгийн зөвлөлийн удирдлагуудаа бүгдэнд нь баярлалаа гэж хэлээ. Үнэхээр сайхан зохион байгуулсан тэдний хүчээр. Маш их иргэд одоо Тариалан сумын нээлтийг бол маш сайхан болоо гэж байгаа. Энэс гадна маш их иргэд одоо Тариалан сумд ирсэн байна. Уугуул сугуул иргэд. Би за одоогоор бол нэг 8600 хүн ирсэн гэж яригч байна. За бид нар ангирын тэмдэг 6000-ыг хийсэн. Одоогоор бол нэг 5000 талтсан явж байгаа. Тэгэхээр алын ёсны хөндөд зочид маань 5000 орчим хүн ирсэн байна гэж харж байна байна. Одоо энийг харахад одоо Тариалан сумын ард иргэд маш олуулаа нутгаа гэсэн сэтгэлтэй иргэдийн бас хандив дэмжлэгээр ой маань бас сайхан болж байна тийм ээ. Тий, нутгаа гэсэн сэтгэлтэй ахын дүүсийн буян бид нар нэг тэрбум гаруй төгрөгийн санхүүжилт мөрдсөн. За тэр дундаа иргэд ч гэсэн өөрсдөө гэр орон ахуй орчноо сайжруулах ажилд бас нэг тэрбум орчим төгрөгийн зардал гаргаж янзллаа. Сум орон нутг маань өнгө зүсээ өөрчилж иргэд ахуй амьдрал орчин төгслөө сайжруулж ер нь нийтдээ 3.5 тэрбум төгрөгийн хийгдэхаар төлөвлөсөн. Тэр маань бол биелсэн. Бүтээн байгуулалт болон маш их төрлийн ажил хийгдсэн. Он одоо ажлыг одоо маш зохион байгуулалт бол Тариалан сумын загс дарга зохион байгуулалт комисс бол маш завгүй энэ ажлын ард гарч байна гэдгийг бол бид бүхэн маш сайн мэдж байгаа. Улс сайтай хамтраад жилийн турш бид бүх малчтаараа явсан аймгийн аваргуудаараа явж энэ контентыг та бүхэн хүргэсэн ба та бүхэн бас үзсэн баг. Тэгээд Тариалан сумын уугуул сугуул иргэдэд хандаж баяр наадмын сайхан мэдлэгээ дэвшүүлэхгүй байна. За төрлийн нутгийнхаа ойд хүрэлцээрсэн нийт ахын дүүстэй баярлалаа. Та бүхэн одоо бас дэмжлэгээр сумынх нь ой маань сайхан болж өнгөрч байна. Тэр дундаа та бүхэн маань өөрсдөө ч гэсэн сэтгэл хангалуун ах дүүнэр найз нөхөд ангиж аав хамт олноороо уулзаад бас нэг сумынхаа ойг хараад дахиж 100 жил гэхийн оронд явж энэ 100 жилдээ сайхан байсан шүү гэдгийг бас хэлэхэд таатай байна. Та бүхэндээ баярлж байна. За баярлалаа. Танд ажиллаа. Баярлалаа.